2-3 Hi guys. Дээрэн их чинь Үдэ байна дүүн. За өнөөдрийнхөө бичлэгээр бид хоёр нэг юм пүүрхэн light talk хийе гэж бодлоо. За тэгээд тэгэнгээ болохоор бид хоёр оройн хоолоо Өдрийн бол орой олоо гэж хамтдаа иднэ. Тэгээд ойр дээрээс бууз идээгүй тэгээд бид хоёр ядаргаанд ороо. тийм нэг жоохон бууз хийж идэ гэж бодлоо. Тэгээ бууз ингээ бүгдээрээ хамт буу халцгаая. Бууцтай буу халалт. Оо, влогны нэрийг олчлаа шүү. My sister. Why are you so дараахан right now in front of the camera гэж. За миний харшил өнөөдөр бүр яг ингээд worst төвшөндөө хүрээд би дөнгөж сая лимээ уулаа. Тэгээ тийм болохоор нэг аим салхитай байгаа болохоор тэгээ дөнгөж ногоо могоо ургаад эхлээд ингээд яаж байгаа болохоор наадах чинь тэрнээс ус их болж байгаа. Тэгээ бас харшлагааг болох гээд гэрээ нилээн сайхан цэвэрлээ. Тэгээ хоол их байгаа учраас үсээ сайхан ингээд хавччихъя. За би одоо үсээ хайжуулах уу тий. Тэгээ би өнөөдөр шинэ haircut хийлгсэн байгаа. Тэгээд минийх өмнө нөгөө нэг юм богинохон тэгээ богинохондоо тохируулаад жоохон ингээ tomboy стилийн нөгөө эндээ юм өстөөсөн. Тэгээд дэрмаа намайг бодор хийгээд нэг эндээ нэгсэн эрэгтэй хүн шиг нэг юм сонирхолтой байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд тариулаад нэг юм жоохон охинлог юм. Яна чиний яриад байгаа юм чи энэ сонсох би сонсогдоод байгаа хэрэг миний хийж явж байгаа зүйлс хэлгүй яах вэ? За саяны хэсгийг би ямар болсон юм битгүй наа гэсэн. Амар хамрах гэж уг нь хичээлээд гэхдээ. За ингээд бүгдээрээ эхэлцгээе. За тэгээд би гурлаа зураач юм хавшглах хөө. Тэгээ 5 сайхан. That's what we do. Окей, 5 сайхан бууз хэдүүлээ. Тэ чи надаа өндөр юм чи эндээс нөгөө гурил зурд төлөв авчих юм уу? Энийг холболж. Яа. За очлоо шүү дээ. Яг нэг чимээ гарахгүй яг нөгөө ээж аав хоёр биднийг унтчих үед гэдэг шиг. Чимээ гарахгүй гэсэн тавьчи. Тэгээ бид хоёр нэг бичлэг хийхдээ зөвлөлээд нэг хүүхэн юм авсан байгаа. Тэгээ тэр маань бол маш их таалагдчихээн одоогоор л. Тэгэхээр түрүү юмгээд байлаа. Уур хөргээд байлуу гэж. Биний мэдсэн баг шүү. Биний ирсэн баг шүү. За, тэдэр чах уу. Тэгээ бүдэгийн болохоор ерөөдөө яг бичлэгээ ингээ хойлоо юу ярих вэ гэсэн зүйл болохоор ойрд одоо бид хоёрын эвдрээд байгаа 5 шинж чанарыг хэрхэн засахаар зүйтэй ярилцъя гэсэн одоо дүгнэлтэнд хүрсэн байгаа. Тэгээд бас 5 нөгөө архиц төвчлэгсэн шүү дээ. Бас болгоо ингээд бас муулах хөтөл тийм соёл би сайд л та миний өсгөлэн гоо төгөлдөр наран сар игч минь. Хойл нь ер нь гурил байгаа юм уу? Гурил авах шүү дээ. Ягаад гэвэл хойл гурил идтгүү. Ийм хэл гурил шүү дээ. Өө хойлонгийн бууцны төлөвлөгөө бүтлгүүтчихлээ. Гурван бууцны л гурил байгаа юм уу? За тэгвэл тэгээд бууцаа болоод юу хийдгүү? За зүгээр бодотоо холбооны өдөр алга хийцээр хаж байгаа. Бодаан сашраад байна. Харин тий. Яа, ямар хэцүү асуулт ээ. Харин тий хоол ямар хоол идэх вэ? Oh my god, ямар хэцүү. Юу идэх вэ? Орой хоолнд. Яа, хойлоод идэх юмгүй болчлоо. Oh my god, гарч юм идэх үү? Хийс чарахгүй л гэж. Эсвэл юу яах вэ? Тэгтээ гадуур хоол идмээр байна. Бид тэр зүгээр хойлоо зүгээр тэгвэл далаамс зөвлөгийг өгч юм. Намайг дандаа ингээл сүүлэн мол хийж идэв гэхээр дандаа л ингээл үгүй гэдэг. Өөрийнхөө л хүссэн юм би. Зүгээр бууд худалдаж авч идэх үү? Өөрсдийн гараар ягаад хийж болохгүй ч хөргөчөөрөө дүүрмах яа. Тэгвэл явж хойлоо солонгос дэлгүүрээс очиж буудсны гурил авъя. That's the best option if you want. Or we can just use whatever we have. Солонгос дэлгүүрээр кодтэй бас шампу аваад тэгээ жоохон гадуур хөвсөлтэй гэж үү? Шууд ингээ гарч чаддгүй л. Лайк ингээд үү? Тий. Би хажуудаа ийм шотон өмтөө юм уу гадуур. Тэгвэл миний өмдөг солил тэгэл ингээ гараа авчил та. Тэгэл та би үгсэх хөрх юм чинь. Бэс солилтой гэж. За. За тэгвэл дэлгүүрээ. Ямар амар төлөвлөгөө өөрчлөгдөж үү те. Эсвэл нь агүй ямар ч лээс нэг тийм бууд ч юм өөр юм хийждмэр юм те. Тэгэхгүй одоо ингээ өдөр тутамдаа нөгөө нэг авч явдаг тийм нөгөө ижлэхэн төрлийн хоолыг янз янзаар идсээр одоо хашраад байна. Харин тийм. За тэгвэл уг нь бол ихтэй хойлоо яг хар шулмал хийдэг байгаа шүү дээ. Сайхан шүүл хийгээд дуучхад ер нь та яачаад байгаа лээ. Нэг сайхан шар тоосонд ингээд гоо сайхан сонгонтой мах хуураа тий. Ядаргааны тийм сайхан шүүл. What do you think?
Эсвэл хоёул наадгаар чинь битүүчүүлэг нээдс ч юм уу? Яагаад ингэж ерөөсөө намайг хоолны санал гаргахаар ингэж царайч ингэж тэгэл намайг ямар нэгэн хоол идэх гингүүт тэгэл хараа яг өөрийнх нь хүссэн юм хуушуур тийм. Тэгээ хараа код юм идэх юм гингүүт код юм царай гаргадаг. За битүүшүүлж идье. Тийм ер нь бол байгаагаараа сайхан болгоё л да төхөө. За битүүшүүлж идье. Тэгээ би одоо сайхан ингэж жимбитл ингэ махаа сайхан татчихъя за. Нэмгэн шүү. Татахгүй нэмгэн. Нэмгэн тэгнэ. Би мэдчихээн. Яг би буруу ярьчлаа яг. Йоо эцэг нэг ингэ хэрүүл уруул хийж ич л би өөрийнхөө сансныг одоо бас ингэж яг би хоолн дээр ч бол нэг олон юм гонжроод байдгүй л дээ нэг шиг. За бид хоёрт ер нь бол ийм л гуйлаа. Тэгэхээр энэ бол энэ яг хангалттай болно гэсэн үг сайхан. За тэгээд надаас эхлэх үү чамаас эхлэх үү нөгөө эвдрээд байгаа зүйлс. За эвдрээд байгаа 5 чи санаагаараа гаргаснаа намайг эхлээд яриад эхлэх юм уу? За нэг нэгээр л яваа л да. Нэг. За би эхлэх үү тэгвэл. За тэгдэг. За пүүдэгийн хувьд эвдрээд байгаа зүйл нь бол эвдрээд байгаа зүйл нь надад ерөөсөө тэгэж санагдахгүй л байгаа шүү дээ. Тэгэхээр чин хоёлаа зүгэл одоо жишээл нэг ингэсэн үед нь би хитэн жоохон гомцсон ч юм уу. Ингээд би угаасаа нэг миний яг одоо чинь үнний хэлээ би нөгөө 90 жааж билийсэн хэлээ. Би ингээд өглөө уганд босхыг амар хүсдэг байхгүй юу? Гэтэ ингээд үнэхээр надад амар хэцүү байдаг. Би ингээд унтмаар байдаг. Тэгээд пүүдээ ингээд босоод амар их тусаад бүх юм ингээд хийдэг ахгүй юу? Одоо хоол моол өглөөний цай ер нь бол миний баасыг бэлддэг гэсэн үг. Тэгэхээр ингээд намайг дарамталдаг. Би болчихвчтэй. Байж л дээ. Хойлоо мөрөн жааж байсан. Тэг сүүлээ тарцсангуу сайжраад байгаа. Тэг яг тэр нь би ингээд амар гомдсон. Яагаад гэвэл ингээд нөгөө надад амар хэцүү байдаг. Боол би таны боол учраас мөхс би энэ таны юу мөө гэд ингээд би үнэхээр эрт бас чаддаг байсан бол би тийм. Гэтэ үнэхээр би ингээд чаддаггүй байхгүй юу? Үгүй чадна л та. Гэтэ бас хүсэхгүй байх гэж чаддаггүй. Тэгээд би гомдоод би пүүдэд нэг уурлаад хилээд тэгээ би тэр өдөржингөөс хэсгэлцээд нэгнийхээ юу ч дуурахгүй. Тэгснэ хоёр талд очсноо найзтайгаа хөдөлтөж мөчлөлтөд. Тэгээд тийсэн. Гэтэ одоо яг пүүдэ трийг ухамсарлаад өөрийгөө засварлаж байгаа. Тэгээд бол чимээгүй л боол идэг. Тэгээд одоо болохоор чимээгүй л хоол идэг болсон. За одоо чинийхийг тэгэж энэ хооронд нэг хэн 30 секундын завсарлагаад гараа хэлдэг. Гурил ургаж байгаа учраас сайхан хумсныхаа дотор тал завсар юу гэдгийг бүгдийн сайхан угаах хэрэгтэй. За одоо чамаас эхлэе. За. Одоо яа хойлог үүдийг үсгэхдээ амар идэж байна. Харин тийм ээ. Яана боломжгүй зүйл эндээс олж харна гэдэг. За өнгөрсөн. Oh my god би яа би үнэхээр яа харахгүй төрсөн хийж. Ай бортер гэж. Ай бортер юу бол үргэмэл. За тэгээд одоо чинийхээс эхлэе. Хүн болгонд л асуудал бий. Тэг ойлгочлаа ерөөдөө би бас тэрийг өөрөө хүлэн зөвшөөрж байгаа. Их муухай ааштай болж байгаа. Хүн болгонд асуудал ингээд дотроо дийл хийж байгаа зүйл бий. Тэг яг сүүлийн үед бол ямар нэгэн шалтгаангүйгээр за нэг ялангуяа тэр нэг өдөр бол үнэхээр бүр ингээд миний бүх өдөр ингээд миний ментлийг рүүн хийсэн. Яг ингээд тэр ингээд уурс хэсгэнсэн байдлаараа. Тэгээ би чамаас хараад нууцлт гуугаа үздэй. Тийм тэгээ тэр хоолойны өнгө байсан ч гэсэн яг нэг тийм хүлийн зөвшөөрөхгүй шин. За яг миний бүр байсан. Гэт нэг тийм ийм өнгө хайстайгаа би тэгэл би чинь ер нь тийм ялангуяа би дөө жож билийсэн гэдэг үгсээ би чимээгүүд дагуу зогсож байгаа л сая ингэ. Яасан штэ. Окей. Тэгж хэлгэнсэн бол үнэхээр намайг бас миний өдрийг тухайн үед ингэ рүүн хийсэн. Тэгээ би бас
ботроо яг бодсон л доо яг хэцүү зүйл байгаа. Тэгээд би ч гэсэн тэсээ чимээгүй очиа гэд ингээд чимээгүй ингээд тессэн шүү. Бас тэр төвчээр юм хүндлээрээ нусан дарцсан нэ. Йоо намайг одоо бүр өөрийг маань тэр амар бодор хийж байна миний энэ юу. Гэхдээ би наадах хэрэгтэй сүүлийн үед намайг бодор их болцсон. Яг тэгвэл танд ямар хэцүү байгааг би өөр дөр ингээд хэрвээ миний нус гоожод байсан бол одоо хэрвээ ингээд удирдлаггүй контролгүй ингээд байсан бол ямар хэцүү байх вэ гэж би өөр дөр маш их бодож байгаа. Яна гурил маань ийм болчихлоо. Санаатаагаар сая яг санаатаагаар нэг рүүн хийж ингэж миний хар шүлийг дормжуулсан гэж. Гэгөө бидний стил ворко нэг юм нөө. Of course. Why would you do that? Бар гурал байгаа лөө. Битэр тэр Okay, let me don't touch anything, okay? Яа тэгтээ би яг 100% хийчихлээ. Одоо яг зуны өдөр болохыг юм бид боддоо. яа бүр Наа томато юу ч хүрхгүй байж заа. Би жоохон нэгжлэг хийгээдгийг. If not we can make obviously гурал you know. за нэрээ жоохон obvious mix-ийг хэлчихэж болох юм байна тий. Oh that's very smart. Бүр obvious mix. Since we don't have гурал. Бүр obvious сайхан уудглаад хэлээд don't touch anything. I will do that for you, okay? За тэгээ дараагийнх хоёр дахь чинь. за хоёр дахь болохоор 5 мав гэсэн нэг нь л юм хүн тусчих 5-ыг хэлвэл би яг зүрхэн бяцхан зүрхэн тэсгүй шүү. за хоёр дахь нь болохоор Ингээд зааж байгаа. за гэтээ яг нэг тийм өөрчлөгдөд байгаа шинж чанар биш зүгээр тухайн үед надаа ингээд муухай мэдрэмж төгсөн зүйлсийг л ер нь бол ярьж байгаа юм байна гэж бодлоо. Яг өөрөө юу гэж юу ярмаар байгаа л ярихгүй. За тэгээд бүдэ болохоор ингэсэн. Ягаад өрөө жааж билээсэн. Окей. Нэг сэтгэлээ яг нэг тийм нууц дотроо бож өгдөг. Ярилцсан болоод мартуулчлаа штэ намайг. зовтлаа гэдэг юм юм. Оо. За. Сэбэнүүн тархины витамин авах гэсэн насны яваад жоох ингээд юм мартдаг болоод байна. Яа, юу илээ. Миний бүр халууцад хөлс гоожод тах юм. За энэ хооронд нэг таны бодож байгаа хэсэг гарч иг за. За. Нөгөө тхи ярихчихсан юм аа. Энэ надад онгойлгол бүр таг мартчихлаа. Тэрний оронд надад өөр нэг юм санаанд орж ирлээ. Ямар олон моёмтай гэж за. Зүгээр ингээд тэр яг надад зүгээр юу нээр эмзэг санагдаад байгаа хгүй юу. Тэгээд ингээд намайг ингээд өөрөөс би уг нь өөрөөс нь дөрвөн насаар л ихж яхад намайг ингээд амар ертөнцийн төгсгөл ирсэн хүн шиг ингээд амар байн хөгшин нэрийг явуулаад тэгээ ингээд намайг тарихгүй гэд ингээд тэр нь надаа ингээд зүгээр би нэрийг хөгшрөөд байгаа юм бах та гэж. Үгүй тарихгүй гэдэг чинь нөгөө нэг юу штэ. Улаан цай баруун зүг рүү явж яаж билээсэн. Баруун зүг рүү зүүн зүг рүү тэр тэгшээ ингээд намайг байн годоо тэгж байгаа ингээд настаа та хөгшин юм чинь насны дөрөвтөлд орж байгаа гих мэтчлээ. Тэр нь ингээд ивэн тоглоомоор исэн ч гэсэн ингээд зүгээр надаа ингээд би нэрэл хин нэг миний хэлэг үгийг нэмэт хэлчихлээ. Насны дөрөвтөл мөрөдөл би ерөөс тийм намайг нэг удаа хэлсэн. Насны дөрөвтж байгаа болохоор ингээд дөрөвж байгаа гэж би тийм үү. Надад миний үгээс тийм үг байхгүй. Oh my god. Надад чи миний үгээс анги үг биш юм. За өрөөнд жааж билээсэн right. Окей. Тэгээд тэр нь ингээд надад зүгээр бити тгээсэй л гэж би хүсэж байна. За би яг таныг л тоглохоор хөвчлөлтэй болохоор тэгнээс ш би ерөөсөн чиний хувьд хөвчлөлтэй зүйл. Миний хувьд үгүй. Би залуу хүн л дээ. Гэхдээ тийм болохоор тэгж би хэлүүлмээр байгаа хгүй. Би чинь жоохон ялах дөнгөж 20 идтэй. За ойлголоо. Чи дөнгөж намайг дөрвөн настай нь ялах жоохон байхад л төрж исэн. There is no age difference you know. Дөнгөж хоёрын тоороо алхаж орж байгаа би гэж. За одоо чиний хэлж. За тэгэд үн дээр бол комент хэлгээд бол яг хоо sorry. I will try my best.
бэстсэд ахч юу яхаа зүгээр хөгшин гэхээ болчул тэгэл болоо явчихж байгаа шүү дээ. Гэхдээ хөгшин биш шүү дээ. Угаасаа би үргэлж санагддаг гэдэгтэй. Сүүл үүдл ингэж жоок их надад маш хөвгчлөө санагдаад байсан юм. Тэгэл таны царайны хөрөлм үл амар хөвгчтэй. За. Яг би энийг хэлдэг л дээ. За. Нэг ихтэй энэ бичлэгэн дээр хэлэх жоохон тохиромжгүй юм байна. Юу вэ? Зүгээр нөгөө нэг яг юу харахталгаа хийх гээд тахгүй юу? Тэгээд нэр сүүлийн үед болоод байгаа зүйл гэх юм бол яг тийм юм байна. Гинт ингээд огцом гинт дотроо бодож байгаа юм стресстэй тэрнийг тэгээд ингээд гинт контролгүй гаргаад байгаа нь намайг жоохон буудр хийгээд байгаа. тэр яг өөрийн гэсэн мэдлгүй л амар уур. Ер нь бол миний маш амар уур хүрдэг болсон. Тэгээд миний нүрээр гарч байгаа зүйлс бас жоохон стрессних үед энэс болоод байгаа ч юм. Тэгээд та нэг ингээд яг намайг бас зарим зүйлийг хэлэхээр ингээд тоодгүй. Яг ингээд яг юусээ хүн хэлж байгаа юм шиг тоодгүй. Наа чин тэр хэлж байгаа зүйл ч юм уу юм уу? Мөн. За тийм. Жишээ нь ингээд би таныг намайг ингээд миний нүрэнд одоо батга гарсан байл гэж бодоход болооч чи гингүүд би ингээд шууд болцдог ингээд нэрэл тийм энэ да гэд шууд та надад ремайнд хийж байгаа болохоор охгүй гэд шууд болцдог. Тэнгүүд намайг хэлэнгүүт ингээд урдаас ямар нэг амар олон юм яриад тэгээ ингээд юурээс тийм тоодгүй тийм юм чиний хүлээж авдаг юм. Тэр нь чин жоохон миний бас ундууцал дургу уур хүрдэг. За танаас үгүй чинь хүлээж авчээ. Тэгээ би яг ихрийн орд яг янийг ямар хуу хүн гэдгийг нь бол үнэхээр би анигийн талаар ном бичих юм бол би 11 бот ном биччихад. Би ч бас чиний талаар 12 бот ном биччихад. Of course. Because we spent 24/7 hours together. За болцсон уу? За болцсон. Та гуравтгаа. Any comments and concerns? Өрлөө тавих болттой. За яг одоо төр дундуур нь завсарлаад арай хөөхөн юм яагаад гэвэл муу бас байнга яагаад тоолдохгүй. За яг надад амар хөөхөн санагддаг юм надад үнэхээр их ингээд улам их кэр хийх болсон намайг. Тэгэл ингээл амар хөөхөн намайг чи бити ингээд хийж байгаа юмдаа ялархаад тэгээд бити дүүл бити хиймээ гэд би ууралсан чинь ерөөсөө шууд хүлээж аваад тэхээ болж мөлөөд тэг яг тих гэжсэн гинт болохгүй штэ гэж бодож модоод тэгснээ ингээд миний витаминуудыг намайг би витамин уухтай амар муу байхгүй дандаа мартын тэгээд яг миний витамин нэтрүүдийг яг ингээд хөөхөн уулгачдаг. Яах вэ гэдэргээд яагаад ингээд дутуу талархаад байгаа. Тэгэл ингээл амар хөөрхөн би ер нь ингээд хоол энэ төр эцнийхэн дараа ч юм уу заавал ингээд дундуур нь ямар нэг юм амттай хөвгчлөлтэй мэдмээр идэх байхгүй юу. Тэгэл дандаа цүнхэндээ хөвгчлөлтэй юм авцсан байдаг ингээл би таныг энийг идэх байхад авцсан энэ төр гэж тэгээд дандаа намайг хөвгчлөлтүүлдэг бас. Ингээд надад би яг улам ингээд миний хүсэж байгаа юмыг надад хэлүүлэхгүйгээр ингээд одоо мэдэрдэг болж байгаа гэх юм уу? Аль хэзээ л бэлэн байдаг. За тийм ээ. Наадхны чиг бол наадах чи ингээд надаа ингээд би яг нэг тийм заримдаа үнэхээр яг 5 настай хүүхд малж байгаа санагддаг. Ингээ малж байгаа ч юу ах вэ ингээд нэг хээр хийж байгаа санагддаг. Одоо яг нөгөөх чинь яг ингээд юм айд ингээд талын идчихлээ. Кофедогоо нэг тийм шоколад идээд надаас асууж л таараа гэд. Тэгээ ингээ асан бот нугас би байнга цүнхэнд байгаа гэдэг юм болохоор гэдэг болохоор одоо өөрөө асуугаач болсон цүнх шууд ухаад авдаг гэсэн. За тэгээд бас тэрэнд бас их талархаж байна. Бас тэгээд намайг ер нь ядаж битгий нэг юм хоол унд энэ жижиг шажиг юм дээр ингэж стресстэйсээ одоо тэрийг битэрхий тэргүү ингээл хийчих юм чинь анаа бас зүгээр ийм юм дээр битгий санаа зов гэсэн байдлаар ингээд намайг хээр хийж байгаа нь бол бас их маш их таалагдж байгаа. За бас тэрэнд бас талархаж байна. За талархсан талархлаа. За ямар ч гэсэн нөгөөдгөө ингээд ийлэхгүй оёостой хойлоод гурил болгосон шүү. Тэгээ бид хоёр ингээд гэтээ сүүлийн үед жоохон хойлонгийн appetizer буурсан юм уу? Appetizer гинэ. Appetizer нөө хоол биний юмтай угаасаа гэтээ ингээд миний бодлоор ингэж байгаа хаа
айгүй ингээд стресс энэ төр нэмэгдээд тэгээд одоо тэрийг ингээд давхцангууд ер нь гормон амар өөрчлөлтөнд ороод бүр өөрийн мэдгүй бүр ингээд контролдохын аргагүй юм хэцүү апдейт нэмэгдэх уур ааш хөдлөх юм уу тиймэрхүү юм илүү тохиолдод байгаа юм болов уу гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ бид хоёр ингээд амар хилээд яа тэгээ бас нилээн ядарж байгаа ер нь жоохон. Гэтэ ядарж байгаа гэж ялрахгүй л дээ. За хайгаад очих нэг юм байна. За байж Жоохон нөгөө нэг ээдгийн ядраад байгаа нь маадах чи хийх гээл би бас хайгаал энэ дотор байгаа шүү дээ. мэднэ. За тэгээд энэ бол ингээд Монголоос авчруулсан Шартонс манай авьяа чайма авчирч өгсөн яам. За тэгээд нутгалсан ээзги. За тэгээд бид нар ингээд манай ээж ерөөхдөө юм Монгол хоолоор Монгол жороор ингээд ядаргаанаас гарах тэнхрүүлэх ер нь нэг тиймэрхүү тал дээр манай ээж бүр юм мэрэгсэн бид бүхнийг бол сургаж өсгөж хүмүүжүүлсэн. Тийм одоо ядчил чи ингээд ядаргаанд ороод өвдөөд байх юм бол юу идэж уух уу хоолундаараа өөрийгөө яаж дотроос хэмжих үү иймэрхүү тал дээр бид нэрийг ер нь амар ингэж тэгж сургаж тэгэхээр тэрийг харж өссөн болохоор ер нь иймэрхүү зүйлд айгу одоо өчтөр гэхэд нөгөө уцаар ярьж байгаа хөрмөс хатаад байгаа гэсэн чинь аав ээж хоёр маш үзэн буцлахад хоноол гэсэн. Хоноолоо шүүсийн нөх хөстөө. Тэнгүүд одоо шууд их сансан дээр. За тэгээд нь штэ энэ болохоор sorry. Тийм бид хоёр нэг тийм эмгүү аргаар нөгөө өөрсдийгөө эмчлэх Монгол зүйлээ ашиглаад эмчлэх тал дээр ер нь жоохон сайн тэр талын мэдлэг айгуу дэжгүү. За байж. За хасараа. За тэгээ энэ болохоор ингээд нөгөө ээдгийн эдэг штэ одоо хатуу тэгээд аав ээж хоёр маань болохоор ингээд гурил шиг болгоод нунтгалсан. Зүгээр энээсээ ингээд жоохон битэр хоолндоо хийгээ жоохон амт оруулдیں۔ Тэгээд одоо ингээд ялангуяа шүлтөө болтол бүр тэгээд жоохон ингээд ишээ шарт бас хийцээ одоо энэ дээрээ жоохон ингээд энээсээ жоохон хийчээ. Тэгэхээр ингээд гой хоол амт орно. Тэгээд ингээд ядаргаа тайлхтэй битүүшүүл хийж байгаа учраас өөр гой болно. Тэгээд ийшээгээ өөр илүү төтөө юм хийхгүйгээр зөвхөн жоохон шар тоос хийгээд ээдгийн минутгаа хийгээд сармис тэгээд нэг сармис хийгээд тэгээд жоохон давс хийгээд ерөөхдөө бол тэгээд болоо ерөөсөө илүү төтөө юм хэрэггүй. Тэгээд за тэгээд тойлбор юу ярьжилаа? Дунд нь жоохон муу юм ярихгүй сайн юм яриг гэдэг хадвар авчлаа шүү. За тэгээд чиний одоо сайн юм ярих хэлчихсэн шүү дээ. За миний сайн юм ярих хэлж. Хоолтдгүй нас. Хүй би өмнө нөгөө бичлэгнүүд дээр зөндөө ирсэн болохоор бас давхцуулахгүй гэд би бас хайж штий. Ягаад намайг шууд л ингэж дормжлоо л явчих. За анаа том мом сармсан дургу болохоор маш жижиг болгоч ам юу хэрэгтэй. Жигнүүрээ гаргаж ирж чад ус яахгүй юм шүү дээ. Тийм. Болохгүй л. За анагийн за би элийн том сармас хөшгөж байгаа болохоор энийг таалдаг л хичээ. За анагийн сайн чанар гэх юм бол юу бэ? Сүүлийн үед гарч байгаа чанарууд гэх юм бол миний нөгөө санаа зовх шаардлагагүй зүйлсийг анаа маань ингэж зохицуулдаг. Тэгээ тэрэнд би бол маш их талархдаг. Тийм учраас би жижиг сажиг зүйлсээр нь санааг нь зовоохгүй бай гэж бас жижиг сажиг зүйлсийг хандлыг хийх хичээдэг. Талархлаа. Зүгээр дээ. За. Би 3 дахь муу юмаа санчлаа. За. 3 муу юм дээр ямар амар хурдан чанга дуурдаг юм бэ? Түрүү би 3 дахь муу юмаа санчлаа гэж ингээд. Яна. Одоо ингээд
Гэхдээ танд ер нь гэхдээ нэг тийм мэдрэмж төрдөггүй юм болов гэж бодогдуулсан гэх юм уу? За одоо жишээлбэл би одоо танд ямар нэгэн харахад ингэдэг тийм нүмер нөөлөг одоо жишээлбэл шал танихгүй ингээд таныг одоо хэцүү цаг үе туулж байвал болохоор ингээд зүгээр энтер гэдэг юм бол илүү их хүлээж авах юм шиг тийм мэдрэмж надад төрүүлсэн байхгүй юу? Яг энэ болсон юм хизээ. За ямар амар мэдрэмж вэ? Тийм амар муухай мэдрэмж байгаа ч тийм байна. Тэгээд ингээд тэр нь болохоор зүгээрээ би ингээд I got your back битгий инээ санаа заваа гэж яхтай ингээд нэг юм үл ойшоож байгаа юм шиг тийм ингэж байсан байхгүй юу? Яг тэгээд тухайн үед би яг тийм ингэж бодоол өнгөрсөн. Сүүлд нь тэгээд яг өөрөө бодож бол мартсан л та. Тэгээ сая санчлаа. За би яг тэгж сэтгэл төрүүлсэн л юм байна. Гэтэ өөрөө тэрийг мэддэггүй. Гэтэ зүгээр тэр үед би юу ч бодоогүй зүгээр л надад амар стресстэй ингээд битэрт нэг зүйл тохиолдсон. Тэгээд амар ингээд бүр яг зүгээр л би тэр асуудалтай л төвлөрсөн байсан. Яг ингээд тэрийг шийдчихий. Аим сонсогдох байхаа. Шийдчихий мэдчихий гэдэг дээр биш зүгээр ингээд асуудалтай л амар төвлөрөөд стресстэй гэх юм уу. Тэрнээс биш яг бүдэг ингээд ямар нэг асуудал болоход яг миний хажууд байхгүй мэд харж өөр хүний үгэнд ингэн тэгнэ гэсэн юм бол надад ерөөсөө байгаагүй. Зүгээр л яг тэр асуудалтай л амар төвлөрөөд уур маань маш их хүрчээсэн. Стрессчсэн гэх юм уу. Тэгээд би ингээл үргэлж талархдаг штеп ингээл. Тэр нь сайн хүртэл ингээл би машинаа ачуулсан. Ямар одоо нөгөө стикер авч амжаагүй байжгаад шүүн ачуулсан байсан. Тэгээл амар хөөрхөн ингээл зүгээр ээ гэж юу байна гэлтэй тэр мөрөмж гэснээр амар. Би яг нөгөө ингэдэг гэж магадгүй. Тухайн үед би чинь тийм ялгам юм жоохон дургу болохоор тухайн үед ингэж илэрхийлэхтэй айгу муу гэж магадгүй. Сэтгэл хөдлөл яг дотроо амар баярлж байгаа юм тэрийг гаднаа бас илэрхийлэхтэй жоохон таарах хүн байж магадгүй. Ер нь би тэрийг хид хидэн ч гэж ер нь яг анзаараад идэв. Тэгэхээр бас яг уу тийм бас байдлаас үүдэж чи тийм сэтгэл төрсөн байж магадгүй. Тэрнээс би бол үргэлж ийм дүүтэй байгаадаа талархдаг. Тэгэл ийм дүү гаргаж өгсөн ээж авдаа талархдаг. Тэгэл амар хөөрхөн намайг ямар ч үед инээлгээл ер нь бүхэл юмд ингээл амар талархдаг. Тэгэл ямар сэнда ингээл надад хоол моол хийж өгвөл гэр орны ажил ер нь жижиг бүхэл юмд ер нь тэгэл талархдаг шүү дээ. Ер нь ингээл хөөрхөн бэлтийгээл хөөрхөн бондогол байж байгаа. Тэгээ яг тийм сэтгэл төрүүлсэн бол бас sorry. Наад чинь бол их муухай сэтгэл байна. Сэбэсэг хүүхний үс яваад орчихыг харчлаа. Тийм юм хүмүүс битим өчтөг хөдөлгөөдөл. За тийм байна. Тэгээд яа за тэгвэл одоо миний хэлж үү. Тий. За. Чи микрофоноо үлдээгээд яваад гараа аваач тэр чинь. Тийшээ очих юм бол сонсоо. Бас өөр хэлье гэж утсан юм чи юу лээ. Хойлоо одоо За тэгэл ерөөхдөө бол одоогийн байдлаар бол тийм л юм. Надаа өөр нэг амар тэр чин муухай зуухай гэдсэн юм бол алга. Тэгээд намайг ингэж байнга за энийг одоо би энэ хэлхийн зөв ч юм уу буруу ч юм уу юу ч гэсэн үгүй энэ яг уг нь надад амар хөвгөлтэй байдаг л та бүдээ ингээл намайг амар Javascript телебот oh my god you're my real sister би өөрийнхөө өнцгөөс та өөрийнхөө өнцгөөс хэлж байгаа юм. Окей go ahead. За ингээл бүдээ намайг амар инээлгээл энэ тэнд явж захтаа ингээл янз бүр юм хараад шоодод шоколад гэх юм уу ингээл жоок болгоод надад ингээл ярьдаг байхгүй ингээл энэ тэнд одоо жишээ нь юу гэдэг чинь нэг амар инээдтэй нэг юм баг нэг хүнч багтахгүй юм машин зашин харчих бол хөө яна энийг хардаа энэ баг ингээд үгүй нэг наач муухай штэ ингэж ярих хэрэгтэй муухай наач хүмүүс намайг ямар муухай юм гэж бодчих. За за би наа тэрэн үстэй хүмүүс ингэж байгаа байхгүй. Хүлээж өсөхгүй би бусдыг хүлээж аавна. Би энэ илтүүрийн нисээцгүй. За яргаа боллоо. Тэгээд би зүгээр бүдэд хэлсэн ингээд бити тэгээд бас гүд үгэж ярхаа басныг үрээ. За 32 дээр за боллоо хаашин бүдүүл би мэдээ тэгээ байгааг бол олчоо идтээ. За хаашин. За тэгэл ойлгочлоо штий. За тэгвэл oh my god өчигдрийн маань хоол байж идэг нас. Тэрийг идэл та би идмээр юм. Шүлтөөгөө идэл.
Of course. Бидэнд ийм зүйл байсан юм уу? Of course. Ойлгож авах хэрэгтэй шүү дээ. Ингээд яг ийм хөрүүлгээд хүлэгддэг ингээд нэг ойлгоод авчих хэрэгтэй. Чи бас ойлгоод авцсан уу те бүр баахан? Нүчнээ ойлгоод авсан. Наав тэгдэж шүү дээ. Нэг жоох хөвгт мөх яахад нэг хүлэгдээд үзчих ахиж ойртохгүй. Энэ яах ингэж яах гэдэг юм бол юу яах гэдэг юм наа чи урагдах гал шүү дээ. Яах уу даа? Чи нэг дээрээ за. Би нэг шүү. Of course. Яг дугс ийм юм нэмгээ хийцээ. Энийг ахад энийг илдээ тавьчих юм уу дээр нь? Ингээд хуцсан одоо. Энийг илдээ тавьчих юм уу? Энийг аваад уу? Энэ хэсэг дээр нь ч юм уу? Давхарлаад уу? Тийм. Ямар хамаатай. За. Үгүй ингээд хайр юм одоо яач шүү дээ. За одоо тэгвэл ой чи юм гомтайс юм уу? Чиний хэлж. Би ч саяутай холбоотой юм ярьчлаа. Лимонтой шүү. Би ч одоо ингээд яах чарга байхгүй заяа. Би байгалаас юм хөвгчтэй хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо өөрийнхөө энэ дагаа энэ үүсэж байгаа өрчлийг миний буруу гэж одоо ингэж одоо тайлбарлах гэж урлаж байгаа. Smile line. Угаасаа би ингээд будангууд миний энэ дээр smile line харагдаад идэг нь намайг амар бодор идэг хгүй намайг ингээд унжуу царайтай харагдуулаад. Тэгээ энийг Curie хэлсэн. Ямар ухаад ярьж орж ирдэг юм би ямар бүдүүлэх юм би. За. Sorry. Тэгээ чамаас олоод би ингээд инээсээр хагаад энэ маань ингээд муудаад улам ингээд байна. Чи намайг инээхээ бойлгээд байгаа. Би бүр үнэхээр энэ I can't help it. Би яагаад ч энийг зөксөж чадахгүй. Та надаас тустай амьдрдаг юм бол of course та надаас тустай амьдрах уу ойлгосон. Хүнтэй суугаад хүүхдээ болчвол яах юм? Хойлоо нэг байшин холбоод амьдрах гэж ярьчихсэн. Хоёр талд хаус бариад тэгээ тэрийг гүрээр холбоод. Тий. Яг хаалгаар яваад орчуулах болно ч гэсэн нөгөө гой конвенент явах хэрэгтэй шүү дээ. Үгүй даарна шүү дээ. За. Тэгээд өөр ч надад нэг яриад ах юм болох туу. Надад ч гэсэн өөр ингээд яг өөрчиг муулыг гэсэн чи бас их яг ингээд дуусчлаа яг. За ингээд хойлоо 40 минут хүлээх юм шүү. 40 минут хүртэл хойлоо appetizer идчихээ л да. Appetizer гэснээр зүгээр хоол байдаг. За 45 минут ярьчих юм уу? За тэгээ. Last time чи надад нөгөө түүхийн махтаа шүлгэсэн юм. За яаж мэдхиндээ? Hey Siri set 45 minutes. За 45 minutes counting down. За тэгээд одоо болохоор ингээ За энэ болохоор өчтөр бит хоёрын өгөн бит хоёр хонсоо бол иддгүү ч гэсэн энийг бол яагаад энэ эцэсээр аргагүй гоё оол гэж. Тийм тэгээд энийг халаагаад чи гэж бодлоо. Энэ сүршиг хараа идээд тэрг байна уу? Зүгээр юм болов? Тэгээ баг дими яхаа тий. Чаач дүүр fried rice л идчихэж байна. Тэгээд бид хоёр орсон газрын амар дуртай зүгээр л юм бодоотаа уургахгүй юу? Тэгээд энийг идчихэж. Үгүй not too much зүгээр жоох үлдээц. Гэтэ ер нь бол бид хоёр хизээж хонсоо ол иддэг уу? Яг ээжийн хийсэн цувин л маргааш идэхгүй бол ер нь хонсоо ол иддэг. Тий. Тэгээд энэ болохоор миний өглөөний өглөө бид хоёр бас breakfast-ны газар орж breakfast идсэн. Тэгээд тэрнээс маань шал царай мутаа авчирсан taco байна. Тэгээд тэрийгээ бүгдээр халааж идцгээе. Тэгээд ойрт гоё ярмаар сайн сайхан. Хойлоо ч нэг юм туйнтай яриамаар хийдэг байсан бүр болцсон байсан шүү дээ. Харин тэг хүмүүс яг ингэж яг юм яриад ингэж янгуут ингэж шууд тохоо болчтой. Та байхгүй. Тэг bye guys гэдэг их юм. Оо, бүр ганцаарсан юм уу? Ойсон чи самарсан юм уу? За арт өмнө та бас үнэн. Тэг үнэн зөвийн тунгаан үзээ энэ шалдан нүцгэн зогсож шүү энэ хүн одоо. Одоо бид хоолоо бадах гэж байна. ийм самгүй өмсч. Тэгээс явж байгаа юм сэтгэнээс. Гэрэм нэлээ. Би яг өөр харагчна уу? Харагчна. Ямар хоол хийсний уран бүтээлийн харуулчих. За одоо ядаргааны насан тусан хүмүүс зориулсан ядаргааны сайхан итүүш байна. Дахин хагалж харагдгүй. Тэгээ би хагалж харуулах гэдэг. Яг ингэ хийх гэж байгаа юм хэлчихлээ. За. Yes, бас яасан үлийн би. За, эндээс нэг хэмлээ идсэн мэй өсөж өгөх гээд.
За. Вау. Хөө ямар гоё нэртэй юм бэ? За одлын ирэх бол шууд ярих уу? Сайхан шүлээ ядрахын шүл. За тэгээ. Шууд идэх үү. За идээд идэхээс өмнө одоо ингэ бичлэгээ дуусгачих л та. Хөө. Nice. За тэгээд бид хоёр одоо хоолоо идээд энэ хүү бичлэгээ дуусгахаар шийдлээ. Тэгээ хоол маань болчлоо. Тэгээд бид хоёр одоо сайхан шүлээ уугаад тэгээд энэ бичлэг өндөрлүүлж байна. За тэгээд өнөөдрийнхөө бид хоёрын бас нэг юм зүгээр л гоё ток ийм гоё ярьсан хоорондоо хоол хийж хөгжүүлсэн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Тэгээд энэ Суух салтаатай нуугацсан. за тэгээд өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсан бүгдэнд баярлалаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа түр. Бай. Таны чийсэн бас ууранд ийм хийж бодъё шүү дээ. Сэнхисэр хийж сабрай хийрээ даваа минь бай. 1 2 3 би нэ на